7 дугаар хичээлээ эхлүүлцгээе. Өнөөдрийн хичээлээр бид нар хятад банкны данс руу шилжүүлэг хийж сурна. Alipay данс руу бас шилжүүлэг хийхийг сурч авнаа. За хамгийн түрүүнд Alipay аппликейшн руугаа ороод Home цэсний гол хэсэгт байрлахын трансфер цэсэн дээрээ дарна. За трансферын дээдлийн хэсэг дээр Alipay-с Alipay руу шилжүүлэг хийх, хоёр дахь нь банкны карт руу шилжүүлэх хийх, гурав дахь нь бусад аппликейшн руу шилжүүлэг хийх гэсэн ийм 3 цэс байгаа. За голын хэсэг дээр нь даръя. Голын хэсэг дээр эхлээд дарах юм бол дээдл дээр нь банк эзэмшигчийн нэр, банкны дансны дугаар, банкны нэр нь орж ирнэ гэсэн. За өнөөдөр шилжүүлэг хийхэд бол би хятад хүний дансны дугаар болон монгол хүний дансны дугаарыг бэлдсэн байгаа. За эхнийх нь бол миний дансны дугаар байна. Монгол хүний хятад банкны данс руу шилжүүлэг хийхдээ нэрийг бүгдийн томоор бичнэ шүү. Тэрийг анхаараарай. За доотлих нь болохоор хятад хүний дансны дугаар гэсэн үг. Хамгийн эхлээд дансны нэрийг хуулаад авчна. Нэр хэсэг дээр нь бичээд пастлаад өгье. За хоёр дахь нь болохоор 19 оронтой дансны дугаар гэсэн үг. 19 оронтой дансны дугаарыг хуулж аваад хоёр дахь хэсэг дээр нь бичээд өгнө. За тэгэнгүүт доотлих дээр нь дарангууд шууд автоматар данс давхарддаг учраас банк нь өөрөө сонгохдоо автоматар сонгогдоод өгнө гэсэн. За дараа next дээр нь дараад за энэ дээр хамгийн ихнийх дээр нь болохоор шилжүүлэх мөнгөнд үнгээ бичиж өгнө. За 1500. За доотлих дээр нь болохоор за энэ дээр шилжүүлэг хийхэд төлбөрийн шимтгэл Alipay-с банкны карт руу явуулахад төлбөрийн шимтгэл 1% байгаа. За тэгэхээр 10501.5 болно гэсэн үг. За энэ оноогоо ашиглаад 0.32 болгож болно гэсэн сонголт нь хойно гарч ирж байна. За доотлох маркс дээр нь болохоор хэдүүлээ хуулаг утасны дугаараа ч юм уу эсвэл бол нөгөө нэхэмжлэгээр худалдаа авалт хийж байгаа бол нэхэмжлэгийн дугаар энэ төр оруулаад өгнө гэсэн үг. Оруулахгүй байсан ч болно. Хамгийн доотлол дээр нь болохоор 2 цагийн дотор тухайн данс руу шилжүүлэх хийгдэн шүү гэдгийг сануулгана байна. За энэ доотлын 2 ханзан дээр буюу цэнхэр дээр нь дараад өгнө. За тэнгүүд эндээс сонголт гарч ирнэ. Дансны дугаараасаа шилжүүлэг хийх юм уу, балансаасаа шилжүүлэг хийх юм уу гэдээ ингээд гараад ирж байна. Тэгээ конферм дараад гүйлгээ амжилттай болно гэсэн үг. Одоо бол миний хувьд ийшээ шилжүүлэг хийх шаардлага байхгүй учраас Монгол данс руу хийчээ. Өөрөөх рүүгээ 100 ям ч юм уу шилжүүлээ та нарт харуулчээ. За дансны эзэмшигчийнхаа нэрийг дээдл дээр нь бичээд, за хоёр дахь дээр нь 19 оронтой дансны дугаараа бичээд өгнө. За тэнгууд CCB банк гээд шууд автоматар гараад ирж байна. Next. За энэ дээр 100 яан. За энэ дээр шилжүүлэгч гэдэг юм уу те. Гүйлгээний утгаа бичээд өгч гэсэн үг. За тэгээд цэнхэр гүйлгээ хийх дээрээ дарангууд балансаасаа шилжүүлэгдээд үйлчлэгээний төлбөр 0.10 моо гэсэн үг шүү дээ те. За энэ дээр конферм зөвшөөрөх дараад за ингээд гүйлгээ амжилттай явуулаа гэсэн. За хэрвээ та WeChat-аар ч юм уу худалдаа авалт хийгээд WeChat байхгүй ихэвчлэн Монголд болвол нөгөө банкны карт байхгүй учраас WeChat нээж болдгоо. Тэгэх юм бол та тухайн WeChat-аас худалдаа авалт хийх гэж байгаа бол дансны дугаараар нь хийж болно. Alipay-ийг аваад хийж болно. Ер нь бол хятад хүмүүс бүгдээрээ байдаг учраас төрөлхөөрийнхийг ашиглаж болно. За зөвхөн дансны дугаараар хийчихээ гэдэг юм бол та ингээд гүйлгээ хийчээд энэ скриншот хийгээд энэ хуулгаа нөгөө хүн рүү явуулчихна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүн чинь шалгаж үдээ за шилжүүлэх мөнгө ч ороод ирсэн байна гэж бараагаа явуулаад дээрэс нь нөгөө каргогоо явуулдаг шүү дээ тий. Каргоныхоо хаягийг явуулаад тэгээл бараа авчихна гэсэн үг. За ингээд шилжүүлэг амжилттай боллоо гэдэг ингээ гараад ирнэ гэсэн.